Вампир шиг гоё. Тэр амны төрүүлэхээр байсан юм аа. Даанч нөгөө юм. Даанч гэж яхав. Олоолын тэмцээнд явахаар болоод тэгээд төслийн шатанда орж чадаагүй. Can I call you Rose? Cause you're sweet like a flower in bloom. Can I call you Rose? Can I call you Rose? Cause your fragrance takes over the room. Hi, Seno. За өнөөдөр нэг сонирхолтой бичлэг оруулъя гэж бодлоо. Ер нь нөгөө нэг өөрийнхөө бүжиглэжсэн бичлэгнүүдээ нэг YouTube дээр оруулъя гэж бодож байгаа. Тэгээд энэ тэндээс Google Drive, Google Photos, Dropbox энтрасаа бичлэгнүүдээ хайж ухсан чинь ер нь амар цөөхөн бичлэг байт юм байна. Тэгээд эхнээс нь үзэж суужгаад зарим нь аюу хөөрхөн санагдаад тэгээд ер нь нэг юм яг бүжиглж байхдаа энэ хийжсэн бүжигнүүдийнхаа бичлэгийг дахин нэг үзэнгээ реакшн бас тэгээд storytelling хий гэж бодсон юм аа. Сонирхолтой ах болоо гэ. За. Тэгээд хамгийн ихний бүжиг. Өвөгийн гутал. 3-р сургуулийн 3-р ангийн сурагч Шугуул 98 улсын уралдааны 3-р байрны шагналт 97 оны шилдэг хүүхэд суг сүрнэ. 97 оны шилдэг хүүхдээ л гэж. Хизээж тийм байжсэн. Яа, сэвчдийн нэглэл өвөгийн гутал гэдэг бүжиг. өвөг дөрөж байгаа юм. Бүжиг ахгүй. Харснаа хөдөлгөөнөө марцсан байхгүй юу? Яа хөдөлгөөнөө марцсан байх гэхээр энэ бүжгийн ертөнцид гэх юм уу? Бүжгийн урлаг төгөл тавьсан хамгийн анхны алхам маань байсан. Манай 50-р сургууль болохоор ер нь урлагийн ангитай тэгээд бүжгийн багштай байсан. Байгаль маа гэж багш энэ бүжиглэх ирээдүйтэй юм байна гэд тэмцээнд орно гэд ямарч ийсэн 3 бүжиг нэлээд ингээд орж исэн. Тэгтээ тухайн үед болохоор би ямар ч тэмцээний ойлголт байхгүй, ямар ч тийм бүжгийн ойлголт байхгүй зүгээр ингээл заасан бүжгийн хийгээл нэг газар ингээд очиод бүжиглэж исэн тухайн үед яг юу болж ирснийг бол мэдгүй. Тэгсэн чинь амар том тэмцээн байсан. Тэгээд амар өрсөлдөөнтэй хүүхдүүд бүр ингээд яг л мэргэжлийн бүжиглэлчин шиг тийм бэлтгэлтэй ордог. Амар тэмцээн байсан би бурхан ихээр сүрдчихсэн. Тэгээд яг ингээд нөгөө анх удаа том тайзан дээр гараад эн чинь улсын ардын дууч гэж болгоны тайзахгүй юу? Маш гоё том театр ингээд хаана юу нүрөө нь хаана болоод байгаа юм. Тийм гоё одоо газар очоод хамгийн анх удаа энэ тэмцээн том тайзан дээр гарч үзэж байгаа. Ийм тэгээд хөдөлгөөнөө марцсан. Багш ингээд гөлснэж зогсож ирсэн. Харах юм бол жаахан модондоо авсан. Анх удаа
үзэж байгаа юм л да. Хийцгэрэл явчаад яг мартаад байгаа байхгүй юу? Мөргөө. Готлаа маац. Өөний готлаа өсгөх байхгүй юу? Ингээд байж бас тахгүй. Тэгээ хаач мэдгүй харж тахгүй. Гэтэ ямар ч юм ингээд үжиглэх дуусгах хэрэгтэй гэж цаашдаа хөдөлгөөнүүдийг хийгээд байгаа юм чинь. Надад хөрөө. Даахгүй. Энэ батал нь болохоор яг нөгөө чоолгын бүжигчд өөрсдөө өмсдөг том өмсдөг юм. Өмсөж энэ бүжгийг бүжиглдэг юм. Амар том батлахгүй. Тэгээд чинь 8-9 настай 3-р анги хүүхдийн готлын өмссөн. Үнэхээр хөдөлж чадахгүй даахгүй тиймээс ахгүй. Энэ баярлалаа. Чи ихнээсээ баярлсан баха. Ханы энэ хэсгэн дээр ингээд яг гарч байгаа. Өсрээд арах хэрэгтэй байхгүй юу? Өсрөх ямар ч боломж авахгүй. Угаасаа өөрийнхөө салтаанд нь хүрдэж байгаа байхгүй. Тэр бүрийг хөдөлж чадахгүй. Яаж чадахгүй. Ингээд угаасаа дуусах чадаагүй. Көсөргөө байгаар чадаагүй. Тэгээд багш маань коллежны эжэнэс намайг татаж оруулж ясныг бол би санаж. Ийм багаасаа бүжгээр хичээлж эхэлсэн. За дараагийн бүжиг нь болохоор 7 сүргийн эндээс хуран гар гэдэг бүжиг. Тэгээд энэ бүжгийг болохоор би юу амьдралдаа хамгийн их хийсэн баха. Сургууль дахтаа ер нь 8 дугаар ангиас хойш маш олон удаа тоолбол болсон талбар малтанд явах болгонд энийг хийдэг байсан. За энэ бүжгийн талаар болохоор яг үзэж байгаа гэдэг. Бичлэг болохоор бичлэг байна. Зориг авах болтой бичлэг. Урангаар гэдэг юм. Гэтэ үний оюун зүйлэн гарна гэж харуулдаг. Миний гараас гайгүй. Зөвлөн гараа за одоо яг бүх тахтаа бүр хуранаад өрчдөг гэсэн. Айна яваа бүжиг байгаад хамгийн гоё хэсэг нь хэсэг байна. Одоо энэ харж байгаа нэг тохооны нэг юм уу энэ ултарсан юм шиг юм байгаад яг ийм одоо гартай бүжигчний материал дээр тасгуурсаж энэ бүжгийг ингээд дийлж гаргасан. Бас энэ урд борсны бас юм сонирхолтой аюулгүй бүжиг. Тэгээд би энэ бүжгийг болохоор 8 дугаар ангид тахтаа сураад ардын багшийн 7 дугаар сурангийн хүний өсвөрийн одоо 10 дугаар уралдаан болж байсан. Тэрэнд ороод энэ бүжгийг хийгээд төрүүлээ. Тэгээд 7 дугаар сурангийн багшаас
нэрэмжит ийм шагналыг нь өөрийн гараас ингээд авч исэн. Тэгээд тухайн үед болохоор миний охин үнэхээр гоё бүжиглээ. Одоо багшийнхаа бүжгийг гоё бүжиглээ. Тэгээд цаашдаа ингээд бүжгийн мэрэгжил сонгоорой. Бүжигчин хүн бүжгээрээ дэлхийг тойрч болдгий шүү гэж хэлчихсэн. Ямар сайн санаж байна. Уран ийм дэлхийдтэй аваад нэг би 10 жил тахаас оюутан болоо. Нэлээд олон жил хэлсэн. Тийм гоё бүжиг байгаа. Энэ зүгээр өөртөө юм шиг энэс гоё бичлэг байхгүй байгаа. Хөцтэйгээ яг тайзныгаа гэдэг бүр гоё. Дараагийнхнаасаа ер сонин бичлэг аа энэ бичлэг байдаг гэдгийг би бас нэлээд сүүлд мэдээд үзчихсэн. Тэгээд юу вэ гэхээр гэдэг тэтгэлтэй байна. Ингээд үзэгчтэй одоо бүжиглийн шоуга эхлүүлж байна. Ингээд хамгийн ихний салхийг хаглах манай оролцогч хэн бол бүгд хамтдаа дэлгэцэнд анхаарал хандуулцгаая. Ододтой бүжиглийн шоу нэвтрүүлгийн ивент төлөвч. Ододтой бүжиглийг шоу анх ТV телевиз зохион байгуулжсэн. Би нэгдэр натаараа дуучин хонгорхтай 3 бүтээр нь нурааж тавч орж исэн. Хонгорхтай бүжиглж исэн юм байна. 2009 онд ямар ч тийм дүрсгчлэг байдгүй. Хүлээлт. Хүлэн дээрээ тэнцвэргүй. 18 тэнцвэртэй. Хиний тал юм. Гэхдээ танго үжиг бол надад стандарт бүжиг хамгийн үжиг яа гэхээр энэ миний энэдэг яг хэвээрээ яваад байгаа биш үү? характер харуулдаг тийм аюул бүжиг үйл тийм вампир болж байгаа шиг. Аюул болохоор тэр зүрийн магадгүй яг өөрийнх нь их басна. Турхай хэржсэн яг бүжиж авах юм байна. Яг энэ байдлыг нь илүү харуулж өгөх гэсэн бодлоо яа. Нөгөө зохиомж бүжиг тал дээр анхаарал яг үндсэн хөдөлгөөнөө хийсэнгээ баг хийлээ гэсэн юм шүүмжлэл шаардсан. Тэгээд яг энэ удаагийн дараагийнхаа бүжгийн яг энэ алдаагаа тусаад үндсэн хөдөлгөөнд анхаарч одоо жинхэнэ тангог үзэх хамгийн мундаг байна л гэж үздэг. Тийм үг байсан. Цараймар. Одоо юм зэ. Читгэхгүй хаа. Яаж яагаад. Бүжиг даарч. Онцч. Татраа би бараг стаяа онцлаа гэдээ бараг орж исэн баха. Энэ бүжиг дээр нэлээд чанга байсан. Хамтлаг дээр бүжиглэж байхдаа ч гэсэн партнердоо нэлээд шаардлага тавьдаг. Дотоо хийлээ нэлээд гүцтэй гэж. Гэхдээ ер нь хамтлагын дүүнэр ч гэсэн жоох шахдаг байсан байхаач гэж шахдаг байсан. Өөрөө юм нэг амар гүцтэй гэж бодчихдаг байсан. Хүнд бас яг тэрийг аягүй тийм байх гэх нэлээд шахдаг байсан. Сойсын төгнөр үзчихэл мэдж байгаа пармарны доор шпгат салаад нэлээд шахчдаг байсан. Ийм утгатай бүжиг вампир нь Баярурги. Хоёрдугаар савгочр. Баярурги. Танго. Шүүгчдийнхаа хэлийг сонсгоос гоё гэсэн шүү. Хогнагаа юу залах байсан байгаа. Их мадагтай ноёдоо.
Би яг ямар бэ? Сувтаач үнэхээр үр харагдаж байна. Одоо юм. Баярлаа. За 5 гүшэр сувцүр нарын танго бүжиг таалагдав уу? Багшаас жаахан. На танго айтайхан санагдлаа. Ерөнхийдөө танго ойлгож байна те. Хамгийн гол зүйл баггүй. Бүжиг ойлгож байна. Тэгээд сайхан дайчин танго байлаа. Амар гоё танго. Нёро тангод амар гоё дуртай. Одоо яг тэр характерны гоё бүжиг те. Энэ бүсгээ химлээ. Сувдаа. Ямар гоё харагдаж байна. Тайсан дээр үнэхээр гоё харагдаж байна. Өмчнөөс их гоё таалагдлаа тийм. Одоо яг гоё тийм. Үнээс бас юм гоё. Бас яг уучлалт үнэхээр гоё тийм. Яг яг вампир шиг гоё нэг гоё амар гоё. Хамгийн гоё хангаж тийм биш. Вампир шиг гоё гэсэн. Характерны гоё сулгай молгоо тийм. Вампир шиг гоё. Амар гоё. За. Тэр амдын төрүүлгээр байсан юм аа. Даанч нөгөө юм. Даанч гэж яхав. Цаагач маань тухай болоолын тэмцээнд явахаар болоод тэгээд төслийн шатанда орж чадаагүй. Өөрөө нөгөө хөдөлгөөний урлагийн нуграач болохоор ингээд тгий ийм ийм төрөг хий гэхэд ямар ч юм нөгөө юм үгүйгээд ах шалтгаан байхгүй. Тэгээл даниж сурчил та гэл ингээд амар тийм юмыг эрэлхийлэгч бас нэг юмны ард нь гарах гад. Тэгээд дээрэс нөгөө юм хөдөлгөөний эвсэл сайтай учраас бүжиг тавихад аягүй гоё амар байсан. Хам бүжиглэхэд ч сайн юу тийм өшигтэй гоё байсан. За дараагийн бүжиг болохоор бас аягүй сонирхолтой. YouTube-д бас бараг 14 жилийн өмнө орсон юм уу? Энэ манай Фаро гэдэг Узбекистан найз Солонгост хамт ажиллаж исэн, паркт хамт бүжиглэж исэн. Тэгж яхта энэ найз маань болохоор өөрөө ингээд янз бүрийн бүжиг ингээд хореограф гэглээд ингээд бичлэг хийдэг зөхгүй. Тэгээд тэр найз маань өөрөө ингээд хамт бичлэг хийлгийа гэд бэлдээд тэгээд бүжиглэж исэн. Одоо бүжиг нь үзье. Миний амар дуртай байгаа. Make the stars look like they're not shining. Her hair falls perfectly without her trying. She's so beautiful, and I tell her every day. Yeah, I know, when I compliment her she won't believe me. And it's so sad to think that she don't see what I see. But every time she asks me, do I look okay? I say, when I see your face, there's not a thing that I would change. 'Cause you're amazing, just the way you are. And when you smile, the whole world stops and stares for a while. 'Cause girl, you're amazing, just the way you are. Yeah. Her lips, I could kiss them all day if she'd let me. Her laugh, she hates but I think it's so sexy. She's so beautiful. And I tell her Таны бүжиг болохоор би чинь соёлын урлагийн сургалт төгсөөд манайд чинь яг юм стрит данс олныг ордгоо. Бусад төрлийн цэнгэлт бүжиг, модерн бүжиг, артны бүжиг, монгол бүжиг, балетын дасгал гэдэг бүх төрлөөд ерөнхийдөө сууж ордог. Тийм болохоор нэг бүжигчин бол маш олон төрлийн манайтай олон юм төрлийн бүжиг хийх чадвартай өсдөг байхгүй юу? Тэгээд харин энэ удамжны юм хипхоп бүжгийг болохоор ерөөсөө хийж үзэж байгаагүй ямар ч тийм манер байхгүй тийм байжгаад Монголд тийм паркд ажиллах явцдаа Touch Dance гэдэг бүжгийн тийм хипхоп бүжгийн студ Jazz Dance бас ордог тийм студид орж сураад тэгээд нэг жоохон юм манер өсөл орж авсан. Тэгээд тэрнээсээ хойш болохоор Монголд нэлээд олон хамтлаг дуучлалын тоглолтод бүжиглсэн.
дуучин болтын тоглол, BX-ийн тоглол, Freeze-ны тоглол гэсэн яг ингээд back dance хийжсэн. Сүүл бас авьяаслан монголчууд дээр хамгийн сүүл бүжиглсэн байгаа. Тарайхан. За одоо бүр нэг гоё үзүүлээ. Үндэсний урлагийн их театрт мэргэжлийн ур чадварын шалгалт болоод тэр шалгалтын дээр хийсэн бүжгийн бичлэг байна. Үндэсний урлагийн театрын цэцэг бүжиг та бандаа шиг уран бай хийсэн байгаа. Бүжиглсэн байна. Энэ бүжиг нь болохоор Грузин байгаа. Яин удаан тамтай. Грузин бүжиг ажилласан. Амар юм. Бүжигний ур чадвар шаарддаг амар хурцтай. Яасан ч гайгүй юм шиг байсан. Нэг дараа ийм бүжгийг бүжигсэн дээр ямар баяртай. Надад яг энэ жоохон хурцтай юм бүжиг тохирдог юм шиг. Манай үндэсний урлагийн театрын уран бүтээлчид ер нь 20 жилийн нэг удаа үндэсний ур чадварын шалгалт өгдөг. Энэ ур чадварын шалгалтнаас шалгалтынхаа дүнгээс ерөнхийдөө бүжигчдийнхаа зэрэглэлийг тогтоогоод түүнийхээ дагуу цалингийн хэмжээнд тогтдог. Ийм байна. Яг бид дүү болохоор яг энэ бүжгээрээ айгүй өндөр оноо авчихсан. Би ялангуяа тохиолдол нэг эмэгтэйгээр ингээд хувааж өгдөг байхгүй тийм. Эмэгтэйчүүд дотроо гараад халаад орж ирсэн. Салман тохиолдол айгүй мөрхөн нэмэгдэж тэгээ энэ шалгалтыг сайн нэг цааш нь одоо уран бүтээлүүд болсон. Гоё бүжиг гэдэг боломж гарч ирсэн. Энэний дараа би нарны дамаг бүжиг цэцэг аймаг байж байгаа. Эцэн жижигтэй шазараа ийм ойлонд бичлэг байна. За ерөнхийдөө өнөөдөр ингээд дуусгая. Тэгээд жоох устсах гээд байгаагаар шууд part 2 гээ дараагийн бүжиг үзэх. Bye.